уучлсан байна. Нэгдүгээр сарын 17-нд хааны бие маш муудаж өвдөлтийн намдах ямар ч арга байсангүй. Өвдөлтөө даахгүй оролдох хааны дуу бүхий л ордлоор сонсогдож байлаа. Екатерина хатан түүний хажуунаас холдолгүй байж байсан юм. Нэгдүгээр сарын 22-нд Пётр хаан цус харвсныхаа дараа амьдралдаа үйлдсэн бүх хэм буруугаа хүлээжээ. Нэгдүгээр сарын 27-нд гэрээснээр бичиж үлдээх самбар авчруулахыг хүслээ. Одоогоор эзэнгүй байгаа хаан ширэг тэнд өгөх талаар түүний сенатор генералууд хааны унтлагын өрөөний хажуу талын өрөөнд бүтэн өдөр хилэлцэж байсан талаар хаан мэдээгүй байсан. Олон хүний хувьд энэ үхэгсэх хийн асуудал байлаа. Долгоруки, Голицын, Репиний нарын Падын нам нь Алексей хаан хүүгийн хүү болох 10 настай Пётр Алексеевичийг хаан ширээн цуулгах хүсэлтэй байсан. Харин нөгөө талын намын Меншиков Толстой нар Алексей хаан хүүгийн шүүх хуралд оролцож байсан учраас түүний хүү тэднээс өшөөг авна гэдгээс болгоомжлж эзэн хааны хатныг хаан ширээн цуулгахыг хүсэж байжээ. Пётр хаан бүх зүйлийг гэдэг хоёрхан өнгө бичээд өөр зүйл бичиж амжилгүй амьсгал хураасан. Үеийн самун ихэвлээ. 4 цагийн үед сенатор Екатерина Алексеевна хаан ширээг өгөхөөр шийджээ. Энэ үед хатан хаан амьсгал хураах гэж байгаа нөхрийнхөө дэргэд байсаар байлаа. 5 цаг 10 минутанд Пётр хаан хатныхаа гарыг дэрлэн нас баржээ. Хаан 53 наснда хаалт өгсөн. Официальным правителем Улс орны албан ёсны удирдагчаар эмэгтэй хүн тодорсон. Гэхдээ ард түмнийнд огтхонч гайхшраагүй билээ. Нэгдүгээр Пётр хааны засаглалын үед хүмүүсийн цончроо нь аль хэдийн гарсан байсан гэж хэлж болно. Түүнээс гадна Екатерина хүмүүсийн хайрыг татаж чаддаг байсан. Хаан эзэн энгийн охин дурлаж, зарц шивгчин болголгүй хатан хаанаа болгосон нь олон чидэд үлгэрийг санагдуулдаг байлаа.